Би ууланд авиралт болон кемпинг хийх маш их сонирхолтой тул би хоёр дотны найз болох Бямба болон Гана нарыг аялалдаа урьсан юм. Би дуулынхаа тэн хагас хүртэл авирч явах үед гинэт Адар бороо орж эхлэв. Бороо улам ширүүсгийн хэрээр газар болон хатнууд гулгамтгай болж эхэлсэн бөгөөд бид гурвуулаа Адар борооны дунд хорогдох газар олохоор чармааж байв. Эцэст нь бид нэг аюулгүй хатны ангал олж шөнө босхын өмнө тэнд майхнаа барьж амархаар шийдлээ. Бямба бид хоёр түлээ түүхээр явж Гана ус авахаар явсан. Гэтэл Гана эргэж ирэхэд ямар нэг зүйлэнд нэг л сонирн байв. Тэр огт ярихгүй, инехгүй, зүгээр л гунигтай төрхтэй чимээгүй зогсож байлаа. Би дотроо магадгүй ядарсан байх хэмээн бодоод анзаарсангүй орхив. Маргааш өглөө нь бид авирахаа зогсоож зам хэтэрхий халтаргаа болсон тул уулнаас буух шийдвэр гаргав. Гэтэл гинэт Бямба миний гарыг чанга атгаж царайн цонхиж дагжин чичирч хатны ангал руу заав. Би харуул гайхаж цочирдов. Ганагийн цогцос тэнд хүйтэн хэвтэж байв. Тэр шөнөл нас барсан байж би эргэн харуул бидэнтэй хамт байсан Гана хөдөлгөөнгүй зогсож хоосон харцтайгаар өөр зүгийг зааж байв. Бид илүү аимшигтай зүйлийг харсан. Тэр заасан газар бид хоёрын цогцос хэвтэж байв. Үнэн хэрэгтээ бид гурав бүгдээрээ тэр шөнө нас барсан байсан ажээ.